амьсгалын өөрчлөлт гэдэг нь нэлээд одоо нэлээд мэдээлэлээр маш их болоод бид нар өөрсдөө өгүүлээс дээрээс нь болоод сурталчилгаа аягүй хийлж байгаа. Тэгэхээр зэрэг дэлхийн өөр амьсгалын баланстай одоо гол зөв хэсэг болоод байгаа. Хүлэмжийн өсөлтийн улмаас өнөөдөр дэлхийн агаарын дэвтэр болоод 91 байна гэж судлаачтай нэг дууд ихтэй болоод хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл энэ дэлхийн агаарын дундаж дэвтэр болоод газар орнуудад харилцаа ажиллагаа нэмэгдэж байгаа. Тэгэхгүй баланс болоод дундад өргөрөө буюу их хатас болоод маш их болоод баланс болоод ажиллаж байгаа. Тэгэхээр дэлхийн дундаж агаарын дэвтэр 0.9 градус Цельсиус болоод одоо энэ мэдрэг булаарч байгаа бол Монгол улсын агаарын дэвтэр 2.2 градус Цельсиус булаарч байгаа. Тэгвэл энэ булаарчдын улмаас болоод Монгол орны экосистем болоод их өөрчлөлт болсон. Одоо олон гол гойг ширгэх, дээрээс нь байгалийн бүсгүй шилжих, өөрөөр хэлбэл эрчимжих, улмаар ингээд одоо соёлын өвөг болон ингээд хатар тариас бүх одоо салбарт ерөөсөө нөлөөлөлтөө салбар гэж байхгүй болчихсон. Тийм болохоор одоо өөрөөр хэлбэл өөрчлөлт бусад салбарт хэрхэн нөлөө үзүүлж байна гэдэг талаар маш их судалгааг бодоод хамтарсан судалгаануудыг одоо хийж байгаа. Манай цагаан байгууллагын болохоор нийтдээ Монгол улсын хэмжээнд одоо 320 цэггээр болоод байнга ажиглах хэмжээтэй болоод хийж байгаа. Тэгээд 320 цэггээр болоод ажиглах хэмжээ хийснээс хойш одоо нийтдээ бараг 70 жилийн болоод тасралтгүй болоод цаа өсчихсэн байдаг. Энэ бүх цаагаа бид нар Монгол улсын болоод өөрөөр хэлбэл тодорхойлоод авах гэсэн болоод Монгол улсаас алаад нэгсээс алсгалтмас тийм болохоор зэрэг өөрөөр андаа хурд хүнс байгуулдаг одоо өмнөд хэсгээр байгаа зүйл хойд хэсгээр байгаа учраас хурд хүнсний хуваалцах болоод маш ихтэй дөрөв ч гэсэн ихтгэл бүрдчихсэн шилээ. Агаарын температурын хувьд бол хэлбэлцэл болоод маш их байдаг. Тэгэхээр өмнөд хэсэгтээ бол агаарын температур бол улаан махад хойд хэсэгтээ бол бүтэн их жишээний хамгийн халуун температур гэхэд манай орны одоо өмнөд хэсэг буюу хойд цөл хэсэгтээ бол 44 градус Цельсиус хүрч бол Алсын байдаг бол хамгийн бүтэн энэ усын хотгоод болоод хасаг 56 градус хүрчээд агаарын температур ерөөсөн агаарын температурын хэлбэлцэл бараг 100 градус болоод хэлбэлцдэг байж байгаа. Яг энэ олон жилийн одоо бид нар мэдээ материалаараа ашиглаад энэ уран зохион өгөөгийн өөрчлөлтийн үед байнгын мониторинг хийж явдаг байж байгаа. Ингээд эндээс одоо энэ агаарын температурын тэрээр одоо 1940 оноос одоо 2018 оны хооронд агаарын температур тасалбартай өссөн байгаа. Тэгээ ялангуяа 1990 оноос хойш бүгд энэ дэш улаан гэх нь олон жилийн өмнөс дандаа улаан жил болж байгаа. Тэгээ энэ бол хамгийн халуун жил бол 2009 он Монгол улсын ерөнхий түүхэнд хамгийн халуун жил болоод өнгөрсөн болов 2017 он бол хоёр халуун жил болоод өнгөрсөн. Хорд үсний хувьд бол ингээ харахад Монгол улсын хэмжээнд бол цагааны одоо ажлын хэмжээ хийснээс хойш нэг өөрчлөлт байхгүй юм шиг байгаа боловч энд олон жил ингэж 1996-аас 2011 оны хооронд дандаа хурд улс олон жил болоод олон жилийн дунджаас бага буюу хурд улс маш бага өөрөөр гадуур жилүүд энэ жил болоод өнгөрчихсөн. Саяхан нэг 1996-аас 2011 онд болохоор зэрэг 30 градусаас халуун өдрийн тоолол 90 нэмэгдчихсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулаад үзэхэд 2-3 дахин нэмэгдчихсэн. Энэ юм чинь яг шаштай өөрөөр шилжүүлсэн маш их болж байна. Орж байгаа хурд улснаас илүү ингээд 30 градусаас халуун өдрийн тоолол нэмэгдчихээд өөрчлөлт ихтэй. Тэгсэн ба өөрөөр шил улсын эрчимжээ явчихжээ. Тэгэхээр манайхны одоо байгалийн одоо соёлын үгдээ бол ихэнх нь бол дандаа модон материалтай байдаг та. Одоо эндээс ингээд харахад тэр түрүүний ч гэсэн ихтгэлээр бол дурдчихсан ингээд модон материалууд маань их хатаж гаргаж нэлээд төөрөлт өгчихсэн байна, хатсан байна. Тэр нэгсэн байна хаталтыг үүсэж байгаа чинь эндээс ирээд галт хөмрийн бол аюул маш өндөр байна. Энэ наадад талын жоо шүтэн зургал юм хасаг бэлэн болчихсон маш их өөрөө болчихсон байгаа юм чинь. Нөгөөдөө энэ өөрчлөлт экстремизмээс болоод энэ дээрээ их болоод урагшлууд их болчихсон. Энэ хатаад ихээр тэр дээрээ нөлөөлөд хийчихдэг. Дээрээ дүндэлдэг бас нэг юм байж байгаа. Тэр олон улсын ингээд температурыг авч уншсан л да. Тэр ер нь өөрөөр хэлбэл дундаас ямар
нөлөө үзүүлдэг ингээ байгаль архитектур гэдэг манай Викторийн хоног хоорондын онцлогуудыг аягүй авч үзсэн гэдгээс Канадад нас болохоор тэгэхээр Викторийн онцлогийн хувьд болохоор яг хамгийн онцлогыг 15 градус 20 градусын зөрүүтэй температураар явуулчихсан. Энэ болохоор тэгээд байгаль яг юм бүхэн дурсгалт юм өв соёлын одоо байшин маш их нөлөө үзүүлдэг гэж байна. Канадын эрдэмтэн болоод бичсэн байсан. Тэгээ ингээд аваад үзэхээр тэгээд хамгийн температурын онцлог бол одоо агаарын температур дулаарч байгаа болохоор зэрэг онцлогийн болоод зөрөө манаа дээр бол бас багасаад ирж байгаа. Энэ болохоор нэрс нэг айтаа хатаа нөхцөл бас хамгийн температур буурчин гэдэг чинь эргээд байгаль байшингийн материал нөлөөлөх бас буурч байгаа болов. Хичнээн ингээ хамгийн температур буурч байгаа ч гэсэн манай болохоор энэ температурын бас агуур гэдэг маш өндөр. Өвчтөе хүрччихэн удаа дундаа нөгөө гэсээр дундаараа цуурч үсчихсэн. Цуурчны донд бороо ороод нөгөө улам хатаад тэр донд гээд хөнгөс мөгөлцөн үсдэг. За нөгөөдөө бас нэг энэ ууралсын өөрчлөлтийн бас болж юу юм бол тавшиг үзэгдэл татсан болоод асууж ингэж байгаа. Одоо ясан баяр Азийн аваад үзэх бусад орноос бол тавшиг үзэгдэл таваар хоёр дахин Азид болоод ирсэн. Тэгэхээр Монгол улсын хувьд яасан бэ гэж цагаагаар аюултай буюу тавшиг үзэгдэл бол ингээд 1990 оноос хойш аваад үзэгдэл бараг 2-3 дахин нэмэгдчихсэн юм байна. Тэгэхээр аншид үзэгдлийн бодоод бас аваад үзэгдэл дандаа коннектинг гаралтай буюу Аатар хурд үндэсний нөлөө үзүүлж байгаа юм шиг байна бол маш их нэмэгдсэн. Тэгэхээр аатар хурд үндэс гэдэг нь өөр болохоор нэг хугацаанд орж байгаа эрчим шиг маш ихтэй. Тэгэхээр эрчим шиг ивэн гэдэг чинь өөр чинь эргээл дандаа хохирог үзүүлэх үе усны аюулыг маш их дагуулчихж байгаа. Одоо өнгөрсөн саяны саяны нэг 6 сарын эднээс зүүн дээр орсон бороо гэх чинь аатар ороод ерөөсөө хэдэн секундэд дотроо үе болоод дандаа хамшиг тасчих жаа. Тэгэхээр энэ үеийг их орж Азийн хорон гэдэг чинь эргээд байгалийн нөгөө соёлын өвдөр нөлөөлөл харгас туурал алис систем өөрсдөө тэр тэмдгэн төсөлтийг бий болгоод байгаа цааш чигсэн юм болсон эрчимчтэй үүрэгтэй байгаа. Тэгэхээр ингээд ажил үйлчлэгийг хойно аваад үзэх дандаа энэ хаадаг бороо маш их бүрийн болоод үзээд байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд энэ болохоор 2013 онд болсон манай анхудаа тохиолдсон гэж байна. Энэ юу юм бэ гэхээр энэ хасуу дулаан энэ тропик орнуудад гэр дандаа энэ хорнодоо гэдэг нэгсний тойсэлтэй биш маш их өчтө 3-4 метр секунд хүрээд ерөөсөө хаалт бүхнээ хамаад ирчихдэг. Тэгсэн чинь энэ болохоор тэр Ананда аймагт 2013 оны 7 сард болоод яваад энэ болоод бүхэл хүний маш их зөөрээр аваад хэлчихсэн. Дандаа харагдсан машиныг юу ч багтаад хэлчихсэн. Тэгэхээр цаашдаа ийм үзэгдлүүд маш их болно. Тийм болохоор энэ бид нар ер нь бэлэн байж чадчихна гэдэг асуудал болоод хэлээд байгаа. Юу ч болохоор энэ болохоор 2017 онд бол Улаанбаатарт орсон болоод мөндөр. Тэгэхээр энэ мөндрөөс бараг өндөр шиг нэлээд том болоод мөндөр болоод орсон байна. Тэгээд энэс одоо нэлээд айлын цоох болоод хангасан үйл явж байгаа. Ингээд ингээ аатар орноо гэдэг чинь байшин байцлах гэдэг нь ямар хол хохирол нөлөөд байгаа юм. 2000 оноос хойш манай байшин байцлах маш нууж байгаа. Бараг ингээ соёлын өв гэдээггүй орос үзнүүдээ гадна болчих хацраад юм болохоор бороо орно аатар хацчаар үеийн хацрууд шүүсэн ажиг энэ фотограф асар хурдсны хувьд яаж нэмэгдэж байгааг нь харуулчихсан байна. Энэ нь 20 мм-ээс хурдс. Энэ сүүлийн жилүүдэд 2000 оноос хойш ингэж нэмэгдэж шүү. Энэ маань фотограф эргэж наадах хурдс нэмэгдэж байгаа шүү гэсэн үг. Тэгээд адар хурдс нэмэгдэж нэгэн агаарын хэмжээ тусаарч гэсэн агаарын хөршиг явагдаад байгаа ч гэсэн эргээд энэ хоног хоорондын нэг чиг гэдэг чинь эргээд бас энэ байгалийн өв соёл бас нөлөө үзүүлгээ гэдэг Канадын юмс ирсэн болохоор тэр юм хоног хоорондын температур нөлөө чигийн бас хацаг авч үзсэн. Тэгэхээр энэ хамгийн чигийн хоорондын хацаг 30-аас их хасан чиг болоод эргээд энэ байгалийн байшин бол маш их нөлөө үзүүлдэг юм байна. Харагдвал бүгд мөөгцөн үүсгэх гол өнцгөр байдаг. Тэгэхээр тэр хөршиг явж байгаа ч гэсэн хоног хоорондын чигийн хацаг нэмэгдээд байна гэдэг нь эргээд чигийн бас үзүүлж байгаа харамтууд бас их байгаа юм
байна шүү гэж учраас анхаармаар байна гэж. Тэгээд манай бас энэ цорын байгууллагт болохоор нийтдээ дэлхийн хэмжээний 40 загвар ажиллаж байна гэж. Тэгэхээр бид өнөөгийн одоо цагаагаар одоо улаарчин, дажиг үйлчлэгч нэмэлтчин. Тийм бол ирээдүйд ирнэ өөр амьсгал яах юм бэ гэдэг талаас нь харахчвал бусад салбарын маань ирээдүйн эрсдлийн үнэлгээг хийхэд одоо болчихдог байна. Яг тавар мэдээлэл суйлаад. Тэгэхээр энэ цагаан ингээд 40 загвар одоо дэлхийн хэмжээний 40 загварыг бүс нутгийнхаа буусгаад Монгол орныхоо одоо өөр амьсгалын бодлого ирээдүйд буюу 2009 оны хооронд прогнозыг болоод харагдчихсан байж байна. Ирээдүйн прогнозыг аваад үзэх юм бол болохоор тэр ойрын ирээдүйд буюу 2016-аас 45 он, 2048-аас 2065 он, 2009 он гэдэг аваад үзэхэд энэ хар банагууд нь болохоор тэр агаарын температур нэмэгдэж байна. Тэр температур нэмэгдсээр 2009 он гэхэд агаарын температурыг нь 4-5 градусаар цаашдаа нэмэгдэнэ. Энэ маань улсаас улсмасыг хасах үсэн. Тэгэхээр зэрэг яг ингээд өөрөшөлтийг болмоо гэсэн үг байна. За энэ намаа болохоор зөв хурд. Тэгээд хурдс болохоор тэр нэг ихтэй температуртай харьцуулахад өсөлт болоод бага байж байгаа. Гэхдээ бас артерийн нэмэгдэл байж байгаа. Тэгэхээр хурдс нэмэгдэж байгаа гэж бодож байна. Хурдсны бол дандаа өвлийн үйлсээр хурдс нэмэгдэж байгаа. Тэгэхээр тэр өвлийн үйлсийн нэг цасны ачаас иргээс нэмэгдэж байгаа. Шансны үеэр усмасыг тохиолдох нь За ирээдүйн ангийн болон хатуу хүүхдийн болон бас 2009 оноос ирээдүйн төлбөрийг авах гэсэн ам болон усмас нэмэгдээд дахин энэс 2009 он гэхэд хатуу хүүхдийн болон банкгийн болон нэмэгдэлтэй одоо шинэ өөрчлөлт 100 болон нэмэгдээд дахин ирээдүйд ирнэ бизнес халуун хөөрэ дээрээс нь даалгавар гамшиг үзэгдлийн эрчим бодлого усмас цаашдаа нэмэгдэх хатад үүснэ гэдэг чинь конъюнктур хамтдаа үзэхэд усмас